can't win this. I'm going to give you one chance here. Surrender. Doom does not surrender. Комик ертөнцийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дөрүүдийн нэг бол ямар ч маргаангүй Доктор Дум. Тэгвэл саяхан буюу энэ оны 5 сарын 15-нд хэвлэгдэн гарсан нэгэн сонирхолтой комикийн талаар энэхүү бичлэгтээ ярих болно. Энэхүү комикийн Days of Doom нэртэй one shot бөгөөд Ultimate Spider-Man-ыг бичснээр алдартай домогт зохиолч Jonathan Hickman мөн Image Comics-ийн Bitterroot-ийг бүтээгч Stanford Greene хамтран бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь комикийн эхлэлд rapper producer MF Doom-ийн Mad Villain дууны эхний хоёр мөрөөр түүнд хүндлэл үзүүлжээ. Living off borrowed time, the clock tick faster. That'll be the hour they knock the slick blaster. Бичлэгтээ орохын өмнө энэ жил 12 дугаар ангиа мөн ихтэй сургуулаа төгсөж байгаа шинэхэн төгсөгч залуустаа халуун дулаан баяр мэндийг хүргэе. Мөн сургууль төгсөөгүйч сэтгэл шулуудад алдаа дутагдлаа суралцсан ямар нэгэн зүйл хийж бүтээх гэж замдаа гарсан залуустаач бас баяр хүргэе. Хаврын сүүлийн сарын сүүлийн 7 хоног гэдэг бол хамтдаа хичээсэн хажуудах нэгнээ дэмжиж ирсэн гэр бүлдээ хичээл зүтгэл гаргасан өөртөө талархах сар. Иймээс эдгээр хүмүүст заавал талархлаа илэрхийлээрэй. Бүгдд нь амжилт хүсье. Доктор Дум хуйг нь юу ч хэвдэрч гисэн задгаа сансарт хөвж байлаа. Тэрээр амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Гэтэл түүнийг хэн нэгэн түүнийг оллоо гэж хэлхэн тэр. Дүүмийн амийн эртнүүдийн үзүүлэлт амьд байх ямар ч боломжгүйгээс гадна хуйг нь юу ч болж ямар ч авралгүй болсныг ярилцсан. Гэвч түүний биеэс дулаан ялрах бөгөөд тэр яаж амьд байгаа юм бэ Валери хэмээн асууна. Харин хариуд нь энэ бол ид шид түүнийг хөлөг рүү оруулах хэмээн хэлнэ. Өөрөөр хэлбэл түүнийг амьд байлгаж байсан зүйл түүний шидийн хүч байлаа. Валери нь Reed Richards болон Susan Storm нарын охин бөгөөд төрхтөө маш хүндрэлтэй төрсөн ч Доктор Дум түүний амийг аварч загалмаас эцэг нь болж байсан удаатай. Тэрээр Franklin Richards-аас ялгаатай нь энгийн хүн болж төрсөн ч супер гоц ухаантай болсон гэдэг. Мөн түүнийг дэлхийн хамгийн ухаантай охин гэж нэрлэдэг. Харин түүндээ ярьж байсан дуу хоолой бол Herbie байлаа. Харин Herbie-г та бүхэн Marvel Cinematic Universe-ийн зарласан Fantastic Four киноны албан ёсны арт дээрээс харсан байх. Валери түүнийг капсулд оруулан биеийн байдлыг доктортой болгосон ч хийх зүйл маш их байгааг хэлнэ. Тэрээр Herbie-д түүнийг асарч хэвийн болтол очих газар болохыг асуутал Доктор Думын хамгийн сүүлд тулаанд ашигласан Doom Titan-ы тасарсан толгой дээр очив. Хэдийгээр тасарсан ч гэлээ түүнээс үлдсэн ганц бүрэн бүтэн хэсэг байлаа. Толгой дотор хөлөгтэйгээ газардаж Doom-ийн биед нэг хэвийн тунтай Super Soldier Serum-ыг шахав. Харин түүний бие хоромхон зур сэргэж Валеригаас юу болсон талаар асууж эхэлнэ. Харин хариуд нь түүнийг тулаанд ялгцсан хэлж түүний тулааны талаар бид мэдэж авдаг. Түүний дайсан бол алдарт гаригаар хооллогч Galactus байлаа. Тэрээр Doom Titan-ы тусламжтайгаар түүнтэй ганцаар тултан ялгцсан байв. Herbie Doom Titan-ы толгой дох санах хойд нэвтэрч тулаан хэрхэн өрнөснийг Валериад үзүүлсэн байв. Тэрээр тулааны бүх тооцооллыг гаргаж түүний хамгийн том алдаа гариг идэх ямар аимшигтай нэгэн болохыг анзааралгүй хэд түрэгдсэн үйлдэл байлаа. Харин Doom түүний аав болон бусд нь яасан асуухад Валери тэднийг хэтэрхий удаан байсныг хэлнэ. Тэдний тулааны талаар мөн түүнийг хэрхэн ялгцсан түүнд хэлж харин тэрхүү ялагдал нь ямар том алдаа байсныг ч бас дурдав. Galactus өмнө аппетита удирдах гариг ирэхсээр маш удаан хисүүчилж хоолдог байсан ч энэхүү явдлаас хойш Galactus өлсгөлөнд бууж өгчээ. Нэг гаригаас нөгөөгөр хооллон тоо томшгүй олон гаригийн иргэдийг юу ч үйдэж эхэлсэн байв. Үүнд нь мэдээч манай дэлхийч бас байлаа. Хамгийн анх Doom болон Valeriгийн аав Galactus-ийн талаар мэдэж түүний замд дэлхийч мөн байгааг ойлгосны дараа Doom түүний эсрэг хамгийн түрүүнд хөдөлж харин Reed Richards хийдэг зүйлээ буюу асуудлын гаргалгааг хайж эхэлсэн байв. Харин түүний бодож олсон гаргалгаа нь дэлхий дээрх бүх супер бааtruуд болон супер дайснуудыг цуглуулж түүний эсрэг зогсгойлаа. X-Men, Avengers, Fantastic Four гээд бидний мэдих бүхэл бааtruуд нэмээд мөн дайснууд нь нэгдэж Galactus-тай тулдсан ч өсөглөнд бууж өгсөн Galactus бүгдийг нь юучгүй устгасан байв. Өөрөөр хэлбэл супер бааtruуд болон дайснуудыг хороож дэлхийг ямар ч амьдрах боломжгүй сүнсэн гариг болгон хувиргаж орхисон байлаа. Энэхүү явдал 2 жилийн өмнө болсон бөгөөд тэр цагаас хойш Валери Doom-ыг эрен хайсан байв. Өөрөөр хэлбэл Doom 2 жилийн турш задгаа сансарт амьд үлдэж чаджээ. Харин Doom Валериаг яаж амьд үлдэж чадсныг асуухад тэрээр хизээш төр зургийн ялтыг сонирхож байгаагүй ба яг л Doom шиг амьд гарахыг илүүд үздэг гэж хэлв. Гэтэл хариуд нь үгүй Валерия, Doom амьд гардаггүй, Doom тэсвэрлдэг хэмээн хэлв. Мэдээж дэлхийн бааtruудаас гадна өөр олон гаригууд дээр хүчрэг дөрүүд бий. Doom тэдний талаар асуухад дэлхий дээр болсон зүйлийн дараа Guardians of the Universe нэгдэж мөн л Galactus-ийн эсрэг боссон ч дэлхийн бааtruудаас илүү гарч чадалгүй ялагдаж зөвхөн тэр хоёр л амьд үлдсэн байв. Doom тарин хуйг хэрэгтэй хэлэхэд Валери түүнд хуйгнаас ч илүү зүйл хэрэгтэй хэлж энгийн хүний бие хизээч тэсгэргүй нэгэн гаргалгааг санал болгодог. Энэ нь Celestial-ийн цусыг хүний плазмад хувиргасан шингэн байлаа.
Харин Super Soldier Serum-ыг хэрэглэснээр энгийн хүний давхгүй тэрхүү цусыг хэрэглэх боломжтой болсон байв. Дүмч мэдээж ямар ч хэрэгэлцээгүй цусыг ууж орхидог. Энэ үеэр өөр олон хүчрэг космик дүрүүд Галактустай тулдан ялагдахыг хардаг. Celestial-ийн цусыг ууж шинэ хуягт нь алдарт Mjolnir-ыг хийсэн металл өөрөө болон вибраниумын нийлбэр байх ба тэрхүү хуягны хүчийг 3 космик кубээр цэнгэлжээ. Харин хариуд нь цоошин хуягтай болсон хүчрэг дүм түүнд талархна. Хуягны гайхалтай материалаас гадна бүхэл бүтэн 3 космик кубээр цэнгэлэгдэж Celestial-ийн цусыг уусан дүм ямар аимшигтай хүчрэг болохыг төсөөлөхөд ч хэцүү. Cosmic Cube нь Celestial-уудыг бүтээсэн Beyonders-ийн энергийг дотроо хадгалдаг ба хэрэглэгчийнхээ хүссэн бүхнийг биелүүлж чаддаг Marvel-ийн ертөнцийн хамгийн хүчрэг зүйлсийн нэг. Мэдээж комик түүхэнд дүм маш олон янзаар хүчтэй болж байсныг мэдэх бах. Гэхдээ энэ хөлбөрийн хүч чадлыг дайсантайгаа хийх тулаанаас л дүгнэж болох юм. Харин 2 өдрийн өмнө сансардах мандцрыг нэгэн Galactic идэж буй үйл явдал болсон ба энэ нь тоо томшгүй олон гарыг идэж үлэмжих энерги хөрвүүлсэн Galactus болон Celestial нарын тулаан байжээ. Энэхүү үйл явдлыг Valeria хэдэн гэрлийн жилийн зайнаас харсан ба Galactus тэднийг торох зүйлгүйгээр устгасан байв. Ийм аимшигтай зүйлийг хийж чадах зүйл бол зөвхөн Galactus байлаа. Харин Valeria түүнийг яагаад ийм зүйл хийгээд байгаа учрыг тайлаагүй хэлэхэд дүм хариулт нь Celestial машин гэж хэлв. ертөнцийг устгагч бас дахин бүтээгч. Түүний юу ч үе идэж устгасан ертөнцийг дахин сэргээх зүйл Celestial машин байлаа. Өөрөөр хэлбэл Galactus ертөнцийн төгсгөлийн гэрч байхаас залхаж устгасан зүйлээ дахин шинээр бий болгохоор оролдож байв. Магадгүй ингэснээр тэрээр ахин дахин гарыг ирэхсээр хооллох боломжтой. Дүм Galactus-ыг ямар ч үнээр хамаагүй зогсоох хэрэгтэйг хэлнэ. Гэвч Galactus шин дагагчтай болсон ба тэр нь 3 молекул мэн байлаа. Valeria Celestial машиныг унтрааж харин 3 молекул мэнийг дүм зохицуулахаар тохиролцсон. Дүм болон молекул мэний дулаан эхэлж тэрхүү дулаанч шир өрнөдөг. Харин молекул мэн хэтэрхий хүчрэг байлаа. Гэхдээ цоошин хуягтай болсон дүм тэднээс ч илүү хүчтэй байж тэднийг ялж чаддаг. Харин Valeria хөлгөөс гарч Celestial машиныг унтраахыг оролдовч аль хэдийн ажиллаж буй төхөөрөмжийг гаднаас нь унтраах боломжгүй байлаа. Аргагүй байдалд орсон Valeria төхөөрөмжийг дотроос нь гар аргаар устгах сонголтыг хийн. Өөрөөр хэлбэл дотогш орж төхөөрөмжийг дахин програмжилж өөрийгөө устгах горимд оруулах. Дотор нь байгаа Valeria ч бас устгах аюултай гэсэн үг. Харин Valeria төхөөрөмжийг дахин програмжилж дүм тандаж эцсийн үгээ хэлэн өөрт нь үргэлж сайхан хандаж түүнийг хамгаалдаг байсан талархан түүнд хайртай гэдгээ хэлэн Celestial машинтай зүг өөрийгөө дэлбэлж устгадаг. Дүмийн хувьд өөрт нь байсан ганц зүйл Valeria үгүй болж хичнээн их харуусаж байсан ч өмнөх гэм нүгэл хийсэн зүйлсээ эргцүүлж тэр бүхнийг ардаа орхин бүх зүйлийн төгсгөл ирдэг гэдгийг хэлдэг. Galactus-ийн устгасан ертөнцч бас. Тиймээс бүхнийг хүлэн зөвшөөрөн Galactus-ийн эсрэг тулаандаа бэлдэнэ. Дүмийн ард түүний хамаарал бүхий дүрүүдийг харуулж харин Galactus-ийн ард Watcher, Eternity, Living Tribunal-ыг харуулan тэдний тулаан эхлэн энэхүү комик төгсдөг үлээ. Энэхүү комик цааш үргэлжлэн тэдний тулааныг илүү дэлгэрэнгүй харуулж шинэ хүч чадлыг олж авсан дүм Galactus-ийн эсрэг хэрхэн зогсож чадах байсныг харах боломжгүй нь харамсалтай. Магадгүй ирээдүйд энэхүү ертөнц устж үгүй болсон түүх цаашаа үргэлжлэхийг үгүйсэхгүй. Магадгүй дүм ялагдаж болно, эсвэл Galactus-ыг дийлж болно. Хинч мэдэхгүй. Харин энэ бүхэн уншигчдад тавар мэт үлдэж өөр өөрсдийн тамгийг дэвшүүлэх бизээ. Гэвч one shot комикийн хувьд сонирхолтой, өрмөц нөхцөл байдлыг бидэнд харуулж чадсан гайхалтай зохиол болж чадсан юм. Нэмээд комик дээр супер баатруудад эсвэл өөр ямар нэгэн оршихуйд тоосоогүй үлэн ялагддаг Galactus өсөглөндөө бууж өгөн олон зуун гаргийг идэж дийлдэшгүй хүчрэг болж бүхэл бүтэн Marvel-ийн ертөнцид ямар аюул тарьж болохыг харуулжээ. Доктор Дүмч Marvel ертөнцийн маш сонирхолтой дүрүүдийн нэг бөгөөд түүний origin түүхийг харуулах Books of Doom цувралын талаар үзхийг хүсвэл бичлэгэндээ лайк дарж, комент үлдээн бусадтай түгээгээрэй. Мөн subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.